Яаж манифест хийх вэ? Чи амьдралынхаа бүх юм манифест хийжсэн. Чи тэгэнгүүт одоо эхлээд өөрөө тархич нь яг юм програм баггүй юу ингээд бүх юм чиний зорилгыг илүү чухал гэж үзэхээс илүүтэйгээр чиний дадал зуршлыг илүү чухал гэж үздэг. Одоо чи алхах болгондоо за би одоо зөв үлөөр тавиа дараа нь баруун үлөөр тавина гэж ингэж бодохгүй шүү дээ. Энийг яагаад тэгэхээр бүр аль хэдийн сураа дадал болчихж байгаа шүү дээ. Дадал зуршил тийм үү? Ойлгож байна уу? Тэнгүү тарих ихнэрийг зарцуулахгүйгээр яг ингээд дадал зуршил болгоцсон юм аа аюулгүй гэж хийж байнгын тавтаж хийдэг. Чи юу дахин бодно тэр чинь ингээд дадал зуршил болоод тэр чинь биелэх магадлал ингээд айгүй өндөр болдог. Тэгэхээр чи яг ертөнцийг яг яаж харж байгаа байдлыг тэгэл тэр харж байгаа өнцгнөөс чинь шалтгаалаад бүх манифест чинь тэгж ажилтдаг гэсэн үг. Хоёулын тарих нь нэгч хойлоо чадахгүй тийм бодол байхгүй. Уусаа тийм бодол байвал чи уусаа чадахгүй гэсэн үг.